Бартаа замын автомашины сегментийн бэлэг тэмдэгт тооцогддог Defender загварын шинжлэгдсэн Defender 110 Trophy Edition хувилбарыг Монголын зах зээл аль биесээр танилцууллаа. Алдарт Camel Trophy тэмцээний өв түүхээс сэтвэлэн бүтээсэн энэхүү тусгай загвар нь Defender-ийн олон 10 жилийн турш хадгалж ирсэн адал явдалт үзэл санааг орчин үеийн технологи болоод дээд зэрэглэлийн тав тухтай хослуулснараа онцлог болж байгаа юм байна. Тэртээ 1948 онд анх танилцуулагдсан Defender нь хүнд нөхцөл Бартаа замыг туулах чадвараараа дэлхийд даяар танигдсан бол өнөөдөр аялал жуулчлал гэр бүлийн хэрэглээ амьдралын идэвхтэй хэм маягийг эрхэмлэгч хэрэглэгчдийн гол сонголт болжээ. Шинэ Trophy Edition загвар нь говь цөлийн өнгийг илэрхийлсэн шаргал болон байгалийн өнгө төрхийг бэлэгдсэн ногоон гэсэн хоёр өнгөний сонголттойгоор худалдаанд гарч байгаа юм байна. Харин Land Rover брендинг адал явдал эрэл хаагуулын үе уламжлалыг шингээсэн дизайнтай гэдгээр онцлог юм. Мөн илүү боловсронгуй жолоодлагын систем болон замын хөдөлгөөнийг автоматар танин тохируулах технологи жолооч болон зорчигчдын аюулгүй байдлыг хангах дэвшилтэд шийдлүүдээр тоноглогджээ. Үүний зэрэгцээс тансаг зэрэглэлийн интерьер ухаалаг холбоотой системүүд нь хотын болон аяллаа хэрэглээнд ижил төвшний тав тухыг санал болгож байгааг үйлдвэрлэгч онцолсон байна. Энэ бол 70 гаруй жилийн түүхтэй дэлхийд танигдсан Бартаа замын автомашинуудын нэг. Миний ард харагдаж байгаа нь анхны загварыг орчин үеийн өнгө төрхөөр дахин бүтээсэн загвар. Энэ бол дэлхийд хамгийн хүчирхэг 4 дугуйн хөтлөгчтэй автомашинуудын нэг. Бартаа замын жишг гэвэл хүмүүсийн санаанд хамгийн түрүүнд ордог нь ихэвчлэн Land Rover Defender байдаг. Бидний ард харагдаж байгаа Defender Trophy-гийн хоёр хязгаарлагдмал түүхэн өвийг шингээсэн тусгай загвар. Өөрөөр хэлбэл Defender Camel Trophy дэх өнгөрсөн амжилтууд руу эргэн харсан загвар гэж ойлгож болно. Миний ард байгаа эдгээр нь зөвхөн хоёр өнгөөр гарсан. Нэг нь Keswick Green, нөгөө нь Sanglow Yellow. Бүрэн стандарт иж бүрдэлтэй. Өөрөөр хэлбэл энэ загвар зориулсан хайшин обууд, ус, тоосны хамгаалтын яндан экспедицийн дээврийн давцантай. Энэ хязгаарлагдмал хувилбарууд Монголын онцгой байгаль, газар зүй, цагуурийн нөхцөлд үнэхээр тохиромжтой. Хэрв түүнийг нэг үгээр тодорхойлбол домог гэж хэлнэ.